Турбо киносувагт эргээд тавтай морил бид энэ удаад 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 хэмээх 20 ангид киног анги бүрээр та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Нэгдүгээр анги гар гараасаа барилцаад 1988 он цагаагаар сэрүү орж байсан ч сэтгэл зүрх манд дулаахан байсан. Элбэг хангалуун биш хэдиж сэтгэл дүүрэн байсан цаг үе. Мэдээж одоо үетэй харьцуулахад чулуун зэвсгийн үеэс ялгараад байх зүйлгүй. Цэвэр аналог системийн цаг үе байсан ч гэлээ бидний 18 настангууд боломжоор л цаг үеэ дагаж амьдарч байсан юм. Одоогийн нэмгэн ултай Кэтиг түүхэндээ анх удаа бидэл өмсөж, дээгүүр нь жинсэн хосол өмсөж, чихвчний хөгжмөөр шин хичээлийн дууг сонсдог байлаа. Эрчүүд Сомер Жен, Ван Жуян, София Мария болон Химана багшийг шүтэн биширч бид Рэймонд Стил, Том Круз, Ричард Гир, New Kids on the Block-ийн ах нарт унаж тусдаг байсан юм. Харин эрэм ялгалгүй тэр үеийн залуусын хамгийн үзэг дуртай ганц ангид кино нь энэ байлаа гэсээр киноны гол дүрийн охины дурсамжаар аялал эхэлдэг. Энэ түүх маань 1988 оны Сөүл хот Думбунд өргөт өрнөдөг. За ингээд киноны гол дүрүүдтэйгээ танилцъя. Энэ нүдний шилтэй хүүг Ду Рун Юн гэдэг. Харин энэ ууртай хүүг Ким Жон Хван гэдэг. Өрөөний эзэн Даамны мастер Чэтэг. Гэхдээ эдэн дундаа бол хамгийн мян гэсэн. Харин энэ хүүг Соно гэдэг. Энд байгаа хамгийн гайгүй нь харин энэ охин бол манай киноны гол дүр Доксун. Хүүхдүүдийг хит кино үзэж байтал тэднийг гэр гэрээс нь хоолой идэрэ гэж дууддаг. Тэд ч дуулууртай гих чинь гэр гэрийн зүг явна. Энэ анги дээр ер нь л дөрүүдтэйгээ сайн танилцах учраас сайн цэжлээд аваарай. Энэ зорийн давхарт Доксууных амьдардаг. Тэр эгч Самбура өөрөөсөө нэг насаар дүү Сонноуил болон аав ээжтэйгээ амьдардаг. Харин тэдний дээд давхарт Жонхваных байдаг. Жонхван аав ээж болон эсэлтийн шалгалтанд 6 дахь жилдээ бэлдэж байгаа ах Ким Жон Бунтайгаа амьдардаг. Тэдний харин боломжийн айл байдаг шүү. Аав нь уг нь хоол идчихэд ирнэ гэсэн боловч ирж хоолоо идэнэ гэж залах үед ээжийн нарийн хэмтсэн будаа хүрэхгүй болж доод айлаас будаа авч ирэхийг Жонхванд даалгана. Ингээд л будааны оронд салаад, салаадны оронд кимчи, кимчиний оронд мах, махны оронд жимс, жимсний оронд бүр салаадны навч, за бүр сүүлдээ далайн байцаач явж ах шиг. Энэ давлгаанд Чэтэг аавтайгаа зүгээр сууж агаад л ширээ дөрөн хоолтой болчдөг. Амар юм байна дөө. Манай тэг аавтайгаа амьдардаг. Энэ хоёр маань хаавчиж сайн хуршүүдийн ачаар асуудалгүй сайн байгаа болтой. Доксоны авч ирлээ. Гэртээ орж хоолой болохыг хүлээж зурагтаар реклам үзэж эхэлнэ. Ярианда халаад хүн аавтайгаа тамхины үн ярилцаад тамхи татсан гэд зодуулдаг. Зайлвал уг нь цаана нь их чинь байгаа болтой. Хоолж орж ирлээ. Доксоны ээж аваас нь цалингаа өг гэд нэхэд авдаг. Тоолтол мөнгө дутуу байгааг асуухт нь шаал хэрэггүй ном авч хүнд тусалсан байв. Доксоны аав жаахан бусаддаа санаа тавих нэрийдлэр үрлэгэн талтай. Хэрэггүй зүйл аваад л гэртээ ирдэг. Бүр нэг танилтаа зээлийн батлан даагч болж агаад нөгөө хүнийхээ үрийг төлөхөөс өөр аргагүй асуудалд орсон гэх мэт. Ер нь л хүнд үгүй гэж хэлж чаддгүйгээс нь болж эхнэр нь мөнхийн стресстэй. Үүн дээр нэмээд 3 хүүхэд нь тийм ч юм авмаар байна, ийм ч юм аваад үг гэж шалаастай. Ядчихад 3 хоногийн наан цан төрсөн 2 охины төрсөн өдөр болох гээд бага охин нь энэ удаа тусдаа тэмдэглэмээр байна гэд гууж гарна. Ер нь л энэ гэр бүл байнгын л эгч дүү хоёрын хэрүүл зодоон дуу чимээ ихтэй байдаг болтой. Дүрс дээд айл руу шилжинэ. Аав ирж ашгүй хоол идэхээр боллоо. Энэ гэрийн аав айлаа хошин байдал нь дэндүү хөгжсөн талын хүн. Бусад гишүүд нь бол түүнийг нь жаахан төвөгшөөдөг талдаа шүү. За одоо Сонуугийн гэрийнхэнтэй танилцгаая. Сонуу бяцхан дүү Жинжүү болон ээжтэйгээ хамт амьдардаг. Доксу 1988 оны Сөүлийн олимпийн тугч болох хүүхдийн нэгээр нь сонгогдсон байдаг. Энэ талаарч гэсэн айлд яриа өрнөнө. Бэлтгэлээ хийж хагаад бас л ихчтэй зодуулна. Ер нь хаа газрын ихчнэр гэхдээ аамрын тий. Сонуу ээжээсээ юу ч нуудаггүй. Хамаг юма ярддаг нээлттэй талдаа. Харин Жонхан бол эсэргээрээ дуугаа талдаа. Өглөөний цай уух гэтэл Доксууны хүргөгчөнд хоёр л өндөг байв. Эгч дүү хоёр нь өндөг идэнэ гэж орилоход Доксуун л өөрийнхөө нэрийг татаж хойш суудаг. Энэ үзэгдэл байнга давтагддаг бололтой. Эгч дүү хоёрын ээлжит маргааны сэдв эгчи нүрний бодог. Нуугдаж будаж байгаа царайг инэ. Доксун халуун наранд дасгалаа хийсээр тэр Мадагаскарын туг барих болсон байв. Хөвгүүдийн ангид харин хуримтлын мөнгөө атмаануудад булаалгасан талаараа нэг хүү ярьдаг.
Бас дээд ангийн ах нартаа баазуулаад гардаг. Орой болж ээжүүд хоорондоо хүүхдийн талаар ярихад нээлттэй хаалттай хүүхдүүдийн ялгаа үндээр гардаг. Бас нөхрүүдийн талаар ярьж байтал догсооны аав ирж таарна. Маргааш нь болж Дунруун Жонхон хоёр хавтас авахар гарна. Гэтэл гудамны атмантай тааралдчихдаг. Мэдээж манай хоёр булан эргээд мөнгө битгий хэл гутлаа хүртэл дээрэмдүүлнэ. Ээжүүд бас л хоорондоо хов батсаар. Соноо төрүүлж ирээд ойр зүрийн үйл явдлаа ярьж яхад нь эрүүн дээрх шархайг нь ээж нь асуухад хариулаагүй учраас санаа нь зовж эхэлдэг. Гэсэн ч ээж нь хямраастай. Дунруун Жонхон хоёр ч гэсэндээ ирлээ. Гэхдээ мэдлэл орчдөг. Ноёл аавыгаа байнга тосгоор гарахтаа ааваараа амттай юм ахуулдгийг нь тогсон мэдээд бөөн уур. Хэдэн өдөр ч өнгөрлөө. Ээжүүд ховын цэг дээрээ хов базаад сууж явахдаа Жонхон пүүзэ булаалгасан талаар сонуугоос сонсон гэдгээ ээж нь хэлнэ. Энэ үед л Жонхоны ээж өөртөө нь ярьдаг байхыг жинхнээсээ хүсдэг. Жонхоны аавын энэ их сэтгэл хөдлөлийг энэ гудамд ганц ойлгодог хүн нь манай Догсон. Маргааш нь болж телевиз Догсоноос яриа авахар болно. Маш сайн ч асуултанд хариулт өгчээлээ. Гэтэл Мадагаскар орж чадахгүй болсон учраас танд ямар байна вэ гэж сэтгүүлч асуучдیں۔ Тэр их хөдөлмөрийг нь хормын дотор өгөх их шиг л болов. Гэсэн ч манай Догсон маш сайн хариулж хариултаа дуусгадаг. Дүр солигдож Соноогийн ээж хүүгээ хайж өрөөнд нь оронгоо өрөөнөөс нь тамхи олчдог. Муу юм бодож байсан түүний мэдрэмж улам л батлагдаад байдаг. Нөгөө талд нь бураагийн төрсөн өдөр болж байгаа. Гэтэл лаага үлээж дуусвуугүй юу гуйгаад ахт нь л лаагийн солиод дуудулж эхэлдэг. Сэтгэлээр унсан Догсон ёстой л яг энэ үед тесрэг шиг болно. Яагаад дандаа намайг гадуурхт юм бэ? Нэрнээс эхлээд яагаад дандаа би бүхнээс хойш суух ёстой юм бэ гэдэл уйлаад гараад явчихдаг. Соноог гаднаас орж ирэхэд нь ээж нь өрөөнд нь олсон тамхиа бариад сууж байгаа. Тэгээд хүүдээ буруу замаар орлоо. Аавгүй учраас ээжтэйгээ ингэж харьцаад байгаа юм уу? Ирүүгээ яасан хэлэхгүй яагаад байгаа юм гэх мэтчлэн ууралж гарлаа. Сонооч уурлаж тамхи өөрийнх нь биш. Ирүүний шарах нь сахлаа хусаж агаад ингэсэн гэд хэлэхэд ээж нь гимссэндээ сөрхөртөл байлна. Энэ үед Соноогийн ээж чин сэтгэлээсээ хүүгээ өрөвдөж хасгардаг. Өнөөдөр Соноогийн аавын тахилын өдөр байсан байдаг. 1988 оны 9-р сарын 17, зууны 24 дахь удаагийн Сөүлийн Олимп инхүү эхэллээ. Гудамжаараа зурагт ширтэн сууна. Тэд ганц л хүнийг харах гэж тогтлоно. Энэ бол Угандагийн тугийг барьж стадионд гарч ирж байгаа манай Догсон. Туг баригч нь шийтгүүлсэн хүний оронд тугийг нь барихаар болж л дээ. Бүүм баяр. Яста супер од харж байгаа юм шиг гудамжаараа л баяр хөөр болно. Үүний дараа Жонхоны өрөөнд ээж нь зориг гарган орж ирээд өөртөө нь ярилцахыг, өөрийнх нь талаар бүгдийг биш юмаа гэхэд хаяач болов өөрт нь ярьж хэлж яхахыг хүсдэг. Бас бусад ээж нараас эннээс болоод санаа зовдөг гэдгээ хэлнэ. Ээж нь ч бас нэрлэхүү талтай байна л да зайлвал. Жонхон ч ойлгоод ээжтэй пүүз авахулмаар байгаагаа хэлнэ. Гэхдээ ямар шалтгаанаар пүүз алга болгосноо хэлдэггүй. Ээж нь ч баярлаад сүд. Гарахтаа зайлвал ив хавгүй тэрвэрэд гардаг. Нэрээ нөгөө тамхины эзнийг Соноо ээжтэйгээ хамт хайгаад ч болдгоо. Тэгсэн Жонхоны ээжийнх нь бож таардаг. Тэрийг нь санамсаргүй жинжүү өрөөнд унаагчихсан байдаг. Хаалга тогшоод Соноогийн нага цах нь ороод ирнэ. Хамт саунд орё л гин. Тэгсэн ээж нь дүүгээрээ сахал яаж авахыг заалгах гэд дүүгээ дуудсан байгаа юм. Аав нь байхгүй ч хүүдээ аль чадгаараа л бүхнийг сургах гэсэн ээжийн сэтгэлийг юу ч зогсоохгүй л дээ. Дүр солигдож Догсоныг аав нь гэрийнхээ гадаа хүлээгээд зогсож байдаг. Тэгээд хамтдаа дэлгүүрийн гадаа очиод Догсонд бусад орны тамирчид өгсөн зүйлийг аавдаа үзүүлж эхэлнэ. Тэр дотор нь бүр үгсэн тагтаа булж оршуулах гэж байгаа ингээд гаргаад ирүүл яах вэ? Тэгснээ галжаатсан тагтаа байгаа ч гişиг. Аав нь харин охиноо сайхан сэтгэлтэйг нь магтаад нийгэм өгийгээд босоод явчихдаг. Харин буцаж ирэхдээ бэлов бариад төрсөн өдрийн мэд хүргэсээр гараад ирнэ. Тэгээд аав ээж хоёроо уучлаарай. Сайн мэдэхгүй болохоор л тэгчлээ. Том охиндоо яаж зааж, баг охиноо яаж өсгөж, отхон хүүгээ яаж хүн болгохоо мэдэхгүй болоод л тэр. Аав нь ч гэсэн анх төрөхдөө аа байгаагүй штэ. Аав нь ч гэсэн анх удаа л аа болж байна. Тийм болохоор чи жаахан хараад үзчихдэг үү? Миний охин зөндөө том болцсон байх шүү. Хэдийдээ ийм хөөхөн бүсгүй болоод хөөхөн гихч нүрэ будаад зурагтаар гараад л ингээд чамайг нөхөрт гарчих юм бол аав нь чамайг санаад хэцүүдэндээ. Хоёлаа одоо лаага асаагаад үлээгээд хамтдаа лаага асааж үлээгээд тортой идэнэ. Энэ мөч бол Догсоны хувьд хамгийн жаргалтай, санан дурсдаг үе нь болж үлдэнэ. Магадгүй гэрийнхэн маань бүрч мэдэхгүй байх. Мэдлээгээд юунч тийм чухал гэж эцсийн эцэст саадыг давхад тусалдаг зүйл бол хурд сэргэлэн ухаан биш. Гаргараасаа бариад эцсээ хүртэл тавихгүй байх сэтгэл юм шүү дээ. Хамгийн чухал нь гэр бүл билээ. Залууч бай, хөгшинч бай. Эцсийн мөчөд буцаж очих газар бол гэр билээ.
гэрээсээ гараад амссан шархигч, тус тусын амьдралдаа туулсан зовлонгч, эцэст нь гэрээхэндээ гомдсон гомдол харуулслыг ч тайлж өгөх миний талд орох сүүлчийн хүмүүс бол гэр бүл билээ гэсээр дурсан ярьдаг. Гэсэн ч сарын дараа гэртээ угаарынхынд хордоод аав ээж нь хүүхдүүдээ яаралтай гаргахад эгч дүүг нь авраад манай догсууныг үлдээчдэг. Бууж өгдөггүй догсун мөлөгсөөр өөрөө гараад ирэх нь ойлгомжтой. Дүрс одоо үеийн догсуун дээр ирээд нэвтрүүлгийн хүрээнд ярилцлага авч яадаг. Энэ нэвтрүүлэг нь хантайгаа танилцсан түүх амжилтын талаар ярьж байгаа болтой. Хизээ танилцсанг нь асуухад нэг гудамны найз байсан хизээч гэрлэн гэж бодож байгаагүйгээ хэлнэ. Бас нөхрөө азтайг нь гайхсаар эхний анги дуустдаг. Турбо киносуугтай хамт байсан сонсогч танд баярлалаа. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай. Өнөөдөр та энэ киног заавал бүрэн ихээр нь үзээрэй. Хэсэг бүрэн танд амьдралын амтыг мэдрүүлэх болно. Дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай.